За бүгдэнд нь орой минь амралтын өдрийн минь төргий. За дуу сонсогч гин үү? За миний дүрс бол яг хуу хамгийн гол нь артлын самбар дээр агуулга сайн харагдчих хэрэгтэй. Тийм ерөнхийдөө бол болчих. За өнөөдрийн ярих агуулга болохоор шин зуршил яаж бий болох вэ? Тэ? За ялангуяа одоо шинэ он эхлээд талдаа орж байна. За 5 сарын дунд баг хүрэх гэж байна те. Тэгэхээр мэдээж бүгдээрээ өөрсдөө сайжруулах, шин зуршил бий болгох ийм зорилго бол оны ихэнд тавьдаг. За одоо бол 2 дахь боломж. Тэр оны ихэнд хэрэгжүүлээгүй те эхлүүлээд орхисон зүйлээ яг маргаашнаас эхлээд яг бодитоор тууштай өдөр бүр хийх ямар арга байна гэдэг аргачлалын тухай өнөөдөр ярих юм. Тий. За тэгэхээр ер нь бол шин зуршил бий болгох. За тэр дундаа би англи хэлийг жишээ болгож авна. За та нарын хувьд өөрсдийн хувь хүний хөгжил болон амьдрал ажил дээр тавьсан зорилгынхаа тухай бодож болно. За ямар ч шин зуршлыг бий болгоход яаж 0-оос эхэлж өдөр бүр тууштай хийх вэ? Тэгээ зуршил гэдэг бол юуг хэлдэг вэ гэхээр энийг хэлж байгаа шүү дээ. За бид нар шүдэ угаадаг шиг тий. За гараа угаадаг шиг. Ингээ өөрөө ирэхгүй автоматар нэг урдчлаад төлөвлөд бодоод авах шаардлагагүй. За өөр одоо юу вэ? Тийм нэг хүчин чармаалт орохгүй гэсэн үг тий. За ийм шүдэ угаадаг шиг, гараа угаадаг шиг өөрөө ирэхгүй өөрөө хийдэг болсон ийм зүйлийг зуршил гэж хэлж байгаа. Тэгэхээр англи хэл сурахыг өөрөөр хэлбэл яг энэ шүдэ угаадаг шиг, гараа угаадаг шиг ингээ өдөр тутамдаа хийгээд дадъя. За хэрвээ дадал зуршил болохыг гэвэл юу хийх хэрэгтэй вэ? За Atomic Habits гэдэг номыг уншсан уу та нар? За би бол ном уншаагүй. Тий. Зохиолчийнх нь энэ тэнд өгсөн ярилцлагуудыг ерөнхийд нь ганц хоёр харсан. Тий. За тэгээд энэ номон дээр зөвлөж байгаа. За хүн ер нь шин зуршлыг бий болгоход хүний тархи яаж ажилладаг вэ гэсэн судалгааны үндслэлээр бий болсон ийм арга байна. За энэ аргаар шин зуршил бий болгоход 3 зүйл хэрэгтэй гинэ. 3 зүйл хэрэгтэй. За хамгийн ихнийх нь 3 зүйл хэрэгтэй. За хамгийн ихнийх нь болохоор cue буюу trigger. За англиар хэлж байгаа. За эндээс эхэлнэ гэсэн үг тийм. За cue буюу trigger. За cue trigger гэдэг нь монголоор юу гэсэн үг вэ гэхээр санах хэрэгтэй гэж байгаа. Санахгүй бол хүн хийдгүй юм байна л да. За тэгвэл яаж санах вэ гэхээр өөртөө сануулах тийм зүйлийг бэлтэнэ гэсэн үг. За би үргэлжлүүлээд англи хэл сурахыг өөртөө сануулахын тулд юу бэлтэх вэ гэдэг жишээ өгнө. За ямар ч байсан та нар шин зуршил эхлүүлэх байгаа бол эхлээд яах нь санах хэрэгтэй. Хамгийн ихний алхам. За санахын тулд юм чинь ил байх хэрэгтэй байх л та тий. Бэлэн байх хэрэгтэй байх. За тэгээ хүн сансан бол сансан даруйдаа хийж дад гэж байгаа. За 5 секунд тоолоод. За би өдөр цайгаа ууд суугаад нэрэ англи хэлээ хий гэж сансан даруйдаа 5 тоолоод 1 2 3 4 5 тоолоод шууд тэрийгэ барьж аваад суuna гэж байгаа. Тэргүү дараа юм уу 2 цагийн дараа энэ гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Сансан даруйдаа шууд барьж аваад яах юм? Хийн. Action. За энийг болохоор routine одоо нөгөө зуршил болгож байгаа зүйлээ үйлдэлээ хэлж байгаа шүү дээ. За тэр юмаа хийн гэсэн. За сансан даруйдаа хийн. За хийж дууссаны дараа өөртөө нэг юм бэлдэнэ. За тэр нь болохоор юу вэ гэхээр reward гэж байгаа. За reward гэдэг нь болохоор өөртөө шагналт бэлтнэ гэсэн үг. За ямар ч байсан өнөөдөр би
англи хэлээ хийн гэсэн зорьсондоо хүрсэн ямар ч байсан юм хийсэн бол өөрийгөө шагнах хэрэгтэй гэж. Тий. За тэгэхээр энэ дээр болохоор ингэж аа. За эхлээд ямар ч байсан юм хийхээс өмнө бүгдээр яах вэ гэхээр шагналаа бэлтчих. Шагнал. Тэгээ хүний тарих тэгж ажилт юм байна л да. За би энийг хийх юм бол хийсний дараа би өөрийнхөө дуртай юмыг хийн. За жишээлбэл кофений завсарлага авна те. Маш гоё кофе уун. За кофе шопт очино гэдэг ч юм уу те. За би өнөөдөр хийх ёстой англи хэлээ хийсэн бол яах нь өөртөө шагналаа бодоод биччихнэ гэсэн үг дэвтэр дээр. За би ямар ч байсан өнөөдөр юм хийчих юм бол яах нь өөрийгөө шагнах маш чухал. Яагаад гэвэл шагнахгүй болвол тэрийг дахин дараа хийх сэтэл төрдгүн байна л та. Тэгэхээр эхний сар хагасын хугацаанд ялангуяа яах вэ гэхээр өөрийгөө болж өгвөл багч гисэн зүйлээр шагнах хэрэгтэй. За тэрний нэг жишээ нь юу гэж болох вэ гэхээр кофений завсарлага гэж болно те. За би юмаа хийж дуусчаад нэг сайхан кофе өөртөө найруулаад суuna. За эсвэл одоо юу гэдгийг гадаа кофе шоп орно гэдэг ч юм уу те. За кофенд дургүй хүн байж болох уу? За би жишээлбэл кофе уудаггүй. Тийм. Тэгэхээр миний шагнал та нарын шагналаас жоох өөр ахна шүү дээ. За өөр нэг шагнал юу гэж болох вэ гэхээр social media. За энэ дээр подкаст сонсох юм уу те? Маш гоё өөрийнхөө дуртай подкастыг сонсч болно. За нэг хагас цагийн ч юм уу те подкастыг сонсох. Эсвэл social media. За Instagram, Facebook одоо Twitter юу ч үгүй те. Instagram дээр юун дээр би нэг 10 минут, 20 минут юм үзнэ гэдэг ч юм уу те. За өөр юу гэж болох вэ? Хар шоколад идэж болно те. За би юмаа ээж дуусчаад шоколад идэнэ. За тоглоом тоглох дуртай хүн байж болно те. Компьютер тоглоом юм утсан дээр тоглоом. За би юмаа ээж дуусчаад нэг хэдэн минут тоглоом тоглоно. За ингээд яах нь өөрийнхөө дуртай зүйлээ шагнал болгож өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Тэгхийн бол тарих за би энийг хийхээр намайг ингэж урамшуулдаг юм бэ. Би тэгэхээр энийгээ дахиад хий гэд ингээд те өөрт ингээд урам ордог гэсэн үг байхгүй. За урамшуулах юмаа бодож олох маш чухал. За би энэ дээр манай бүр нэлээд хэдэн жилийн өмнө за бараг 5-6 жилийн өмнө манай брэнд сургалтанд сурсан Австралид сас хамрагдж байсан. Манай брэнд сургалтанд хамрагдж байсан нэг шавийнхаа хэлсэн санааг би та нарт хэлье. За тэр шав маань яадаг вэ гэхээр өдөр бүр хийх юмыг би ингээ бэлээ өгчдөг. За энэ л хамгийн чухал шүү. Энийг заавал хийгээрэй өдрөөр тий. За хийснийхаа дараа өөрийгөө шагнах юм байвал их сайн гэсэн чинь манай шав яасан бэ гэхээр өдөр бүр үгээ чэжилчих юм бол те англи хэлний тэр хэрэгтэй юм хийчих юм бол өөртөө $1 цааш нь хийдэг гинэ төрөвчнийхээ арлуу $1. Тэгээ 7 хоногийн төгсгөлд явах вэ гэхээр өдөр бүр хэрвээ үгээ чэжилсэн бол тэнд чинь нэг $7 цугларсан байгаа шүү дээ те $7. За тэрүүгээрээ далайн эрэг дээр очиод дуртай уух юм авч уудаг. За энэ зарим хүмүүст таалагдаж магадгүй, зарим хүмүүс таалагдахгүй магадгүй те. Тэгэхээр иймэрхүү байдлаар санаа өгж байгаа. Та нар өөрсдөө өөрийнхөө дуртай юмыг бодож олно гэсэн үг байхгүй юу? За бүр том зургаараа өдөр болгон би үгээ чэжлээд авах юм бол цааш нь мөнгө хийж хадгалаад аялна гэдэг ч юм уу. Одоо юу ч байж болно шүү дээ. За энэ санаа шүү. За reward. Тэгэхээр ямар ч байсан. За би юмаа ячвал бид нар энэ аюул чухал юм шиг санагддаг. Өөртөө шагнах аюул чухал. Тэргүй бид нар ингээл өдөржин гүрийгээл ажиллаад юм хийгээл ингээ шүд зугаал хийгээл идэг. Тэгээ өөргөө шагнаж ирүүлсэн мэдтгүү тий. За би өнөөдөр хангалттай юм хийлээ. Хүний амьдрал чинь дан ажил юм уу дан одоо юу гэдгийг хичээл биш шүү дээ тий. Тэгэхээр нэг өөрийгөө нэг жоохон амрааж алжаал тайлах тийм өөрийгөө нэг баг зэрэг шагнажах хэрэгтэй юм байна. Тэгээд амьдралын бас гоё жижиг шажиг тий кофе уух гэдэг чинь бас хэдийгээр жижиг ч гэсэн энэ чинь бас одоо мөчтөө байж байгаа өөрийгөө шагнаж байгаа маш гоё юм тий хэрэгтэй зүйл ахгүй. Бүтээмжид маш сайн нөлөөтэй гэсэн үг. Шагнал. Бид нар эсрэгээр нь за цаг үржин гэж ойлгож магадгүй. Үгүй.
бид нар дандаа л юм хийгээд ивэл тэр чинь болохгүй шүү дээ, тэ. Тэгэхээр өөрийгөө шагнах маш чухал шүү. За, шагнал. За, нөгөөх нь юу гэлээ? Trigger. Сануулах юм хэрэгтэй. Бид нар санахгүй бол ерөөсөө юм хийдэггүй. Тэр бол ойлгомжтой, тэ? Маш завгүй байдаг, ажилдаа, хичээлтэй. Тий. Тэгэхээр санахгүй гэдэг нь сануулах юм байхгүй бол хийхгүй гэсэн үг. За тэгэхээр бид нар сануулах юмаа бэлдэх хэрэгтэй. За би энэ дээр нэг сануулах жишээ. Сануулах юм гэдэг дээр нэг жишээ өгье. За sand timer. За энэ гадуур нөгөө Япон 6000-ын дэлгүүрчлөө те тэрүүгээр айгүйх байдаг. Энэ 3 минутын элсэн цаг. За би энийг юу гэж зөвлөдөг вэ гэхээр яриа давтгаж байгаа сурагчдад зөвлөдөг. За ялангуяа IELTS-ийн шалгалт өгөх гэж байгаа ч юм уу те ямар нэг ярилцлаганд орох гэж байгаа ч юм уу хамаагүй. Энэ 3 минутын элсэн цагийг аваад ширээн дээрээ тавьчих юм жижигхэн юм ба. Ширээн дээрээ тавьчих. Тэгэл тэр элсэн цагийг харах болгондоо яах вэ гэхээр уруу нь харуулж тавиулчаад 3 минут англиар ярина гэсэн үг. За дурын сэдвийг сонгож аваад англиар ярих дадлагыг ингэж хийж болдог. Тэгэхээр бид нар энэ ширээн дээр 3 минутын элсэн цаг байхгүй бол англиар ярихгүй байхгүй юу? 3 минутын элсэн цаг байхаар яах вэ гэхээр эргүүлж тавьчаад амар гоё сонирхолтой тий. Би 3 минутанд яг миний амнаас юу гарах нь вэ? Би санаагаа яаж илэрхийлж байна гэдгээ өөрийгөө одоо туршаад байна шүү дээ тий. Ингэж бас хэрэгжилж болдог. Тэгэхээр англиар яриагаа давтаарай гэдгийг сануулах нэг сануулга бол энэ элсэн цаг байна. За өөр нэг сануулгын жишээ бол нэг өдөр нэг сэдв гэд ингээд бичээд хам дээр наадаг ч юм уу те. За нэг өдөр нэг сэдв яах юм бичнэ гэдэг ч юм уу те. Тэрийгээ тэгтээ тууштай их хэрэгтэй. Тий. За өөр за тэгэхээр энэ аягүй чухал зуршил яах нь эхлээд за ямар ч байсан юм хийж эхлэхээс өмнө өөртөө шагналаа бэлдээрэй тий. За энийг хийчихвэл өөрийгөө яаж шагнах юм? Шагналаа бэлдэнэ. За сануулах зүйлээ бэлдэнэ. Сануулах зүйл бол номер 1 чухал зүйл байгаа. Тий? Номер 1 чухал зүйл. За санах юм бол юм хийхнээ барьж аваад тий. Тэгээ эргэлцэхгүй дараа гэж хойшлуулахгүй ерөөсө 5 секунд өөртөө 5 секундтэй хугацаа л олго. За тэгээ шууд юм барьж аваад хийн гэсэн үг. За ийм арга байна. Тий. Ийм арга байгаа. За тэгэхээр за саяны тамарт ярьсан арга бол нөгөө за хүний тарих ер нь яаж ажилтдаг вэ? Шинэ зуршил яаж бий болдог вэ гэдэг нөгөө шинжлэх ухааны үндслэлтэй тэр Atomic Habits гэдэг номонд зөвлөсөн санаа тий. За манай хичээл манад бас арай өөр арга хэрэгэлдэг. Тэгээ жоохон ялгаатай. Манайх чинь минималист аргачлал гэдэг англи хэлийг хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үр дүнтэй сурах хамгийн чухлыг тий одоо 1 сарын хугацаанд олгодог ийм дунд түвшний брэнд сургалт яг маргааш эхлэж байгаа. За энэ сургалтаар яадаг вэ гэхээр ингэж байгаа. Арай илүү хэлбэрчилж байгаа тий. Юу гэхээр сануулаад авах шаардлагагүй. Нэгтэй өдөр болгоо өөртөө ингээд сануулаад авах шаардлагагүй. За шагнал урамшуулаад авах шаардлагагүйгээр шууд барьж аваад хийдэг болохын тулд нэг арга зөвлөдөг. За тэр аргыг бол би өнөөдөр бол ярихгүй. Яагаад вэ гэхээр тэр бол хичээл төлбөртэй сургалтанд ярьдаг маш чухал манай одоо минималист аргачлал багхгүй юу? За тэр аргачлал болохоор англи хэлийг өдөр бүр тууштай яаж хийх вэ? Эхний өдрөөс юу хамгийн чухал юм гэдгээс эхэлнэ. Яг маргааш эхний хичээл орно. За хоёр дахь хичээлээс за энэ англи хэлээ өдөр тутамд давтах материалуудын өгч нь аргачлалуудын өгч нь. За ийм одоо сургалт маргааш эхлэж байгаа. Тэгэхээр англиар ерөнхийдөө та нар уншаад ойлгодог. Ерөнхийдөө дунджаар нэг иймэрхүү санаа энэ бичвэрт хэлэх гээд ах шиг байна гэдэг ерөнхий утгыг ойлгодог. Сонсоод бас ерөнхийдөө ойлгодог. Тэгтээ бүр бас тийм сайн биш. Яриа болон бичгээр санаагаа илэрхийлэхдээ маш муу. Тийм нэг суурьтай хүмүүс зориулсан сургалт.
Тэгэхээр энэ 1 сарын дараа та нар яах вэ гэхээр англи хэлээ өдөр бүр зайлшгүй хийдэг зуршилтай болно. Маш гоё шинэлэг аргуудыг хэлж өгнө. Тий. Саяны энэ аргыг бол хэлэхгүй. Тий. Энэ нь бол хичээлээр одоо шинжлэгдсэн брэнд сургалтаар бол ярьдаггүй арга байгаа. Тий. Арай өөр аргачлал байгаа гэсэн үг. Тэгээ илүү үр дүнтэй, арай бага хүчин чармаалтаар өндөр үр дүнд хүрэх ийм аргуудыг ярьдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр та нар үргэлжлүүлээд би маргааш эхлэх 5 сарын 11-нд эхлэх дунд түвшний манай одоо нэрийн утас болсон брэнд сургалт шинжлэгдсэн маш гоё шинэлэг юм хөтөлбөртэй болоод шинжлэгдээд явж байгаа. Тий, яг маргааш эхлэж байгаа. Тэгэхээр англи хэлний суурьтай нэг халтууртад орхисон байдаг штэ. Нэг хоёрын хооронд сурсан ч биш, сураагүй ч биш, тийм юм чи хүний амьдралд ер нь хэрэг болтгоо. Тэгэхээр сурсан шиг сурах гэвэл гэхдээ бага хүчин чармаалтаар. Тэ? Тийм махарч биш. Ингээл өдөр болго юм хийгээл идэг, амьдрал ажил бүх юм сайжирдгүй хүмүүс байдаг штэ. Тийм биш. Яг англи хэл сурахын хувьд бол яах вэ гэхээр мэрэгжлийн багш шин. Тэгээ маш системтэй юм хөтөлбөрөөр үзэж байгаа. Тийм. 10 жилийг ер нь 1 жил болгоод товчлчихж байна гэсэн үг. Та нар бидаж эдгээрийг сурах юм бол 10 жил сураач олж авахгүй тийм агуулга өөр хаач ярьдгүү өөр ямар ч сургалтуудаар те энэ манай аргачлалыг бол хилдэггүй тийм онцгой 20 жилийн судалгааны үр дүнд бий болсон ийм шинэлэг минималист аргаар явагдах сургалт яг маргааш эхлэж байна. Яг одоо амж бүртгүүлээр тий. За өөр та нарт асуух асуулт байна уу? За зуршил бий болгохтой холбоотой. За ялангуяа шинэ он гараад одоо талдаа орох гэж юм те бас нэг юм бодох хэрэгтэй байна да те. За энэ хүртэл та нар хэр зоригтой хүрөө, зорьсноо хэр биелүүлв. За биелүүлэг бол яг маргаашнаас эхлээд те шинэ одоо юунуудаа нэг дахин нэг харах хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн миний зөвлөсөн энэ аргаар шинэ зуршил магадгүй бий болгож эхлээрэй гэж зөвлөе. Тий. За миний жил гаруй өмнө гишүүнчлэл гэж байхгүй штэ. Манайх чинь төлбөртөө сургалт 99,000-ын сургалтанд сууж исэн юм байна те. Гишүүнчлэл биш шүү уучлаарай те. Манайх болохоор 1 сар сургалт явагддаг. За одоо сүүлийн үед бол 1 сар хичээл явж дуусчаад ерөнхийдөө бол 2 сар хадгалагдчихж байгаа хангалттай хугацаа тий. За энэ хугацаанд бол мэдээж хичээлийн нөхөд үзэж байна. Тий. За тий өнөөдрийн лайв хадгалагдана. Гэхдээ яг хэр хугацаанд уу гэдгийг бас хэлж мэдэхгүй. Тэгээ заримдаа би нөгөө дараа өдөр нь ингээд лайва устгацдаг. Тий. Гэхдээ бол энэ удаа гайг баха тий гайг бах гэж бодож байна. За өөр асуулт байна уу та нарт? Англи хэл сурахдаа за зуршил бий болгохдоо за энэ бол мэдээж миний бол байнгын судалдаг гол сэдвүүдийн нэг. Англи хэл сурахад ер нь штэ хүмүүсийн mindset гэж ярьдаг те. Хүн гэдэг чинь махан биетэй юм тархитай амьтан штэ. Их ярвхтай. Тэ зүгээр л юм заачаар ингээд сурчихгүй те. Тэгэхээр тэр хүний тарих яаж ажилтгийг, хүний мотивац яаж ажилтгийг тэр бүхэнд нь тохируулсан юм аргачлал гэсэн үг. Тэгээд хийхгүй байхаас өөр аргагүй байдалд орох тийм аргууд. За манай энэ брэнд сургалтанд шинжлэгдсэн хөтөлбөрт сураад та нар бол англи хэл сурахгүй байх гэж бол байхгүй. Тий. Тэр бол ерөөсөө 100% баталгаатай. Тий. Сурахтаа дунджуудаас нэлээд дээгүүр төвшин сурна гэсэн үг. Өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах чадвар нэмэгдэнэ тий. За тэр сэтгэлгээгээ хөгжүүлэх, сэтгэлгээ маш чухал. Яг унгаан англи хэлтэй хүмүүстэй ингээд шууд холбогдоод ярихад сэтгэлгээний онцлог аягүй чухал гэдэг байхгүй юу? Бид нар болохоор гадаад хэлийг зүгээр нэг хэдэн үг чэйжилчүүл хүмүүстэй харилцчих нь гэж бодоод явдаг. Тэгээд гадаад Америк байна уу, Австрали байна уу, Канадад байна уу очоод 10 жил амьдардаг. Нэг ч гадаад найзгүй. Унгаан англи хэлтэй найз байхгүй. Зүгээр л монголчууд л хоорондоо нийлдэг тий. Тийм хүмүүс маш их байдаг. Айгүй харамсалтай. Тийм. Тэгэхээр магадгүй гадаадд сурч амьдардаг хүмүүс манай энэ брэнд сургалтанд маш их хамрагддаг. Тийм. Орон нутгаас бас суралцж болно шүү дээ. Орон нутагт 10 жил
англи хэлний бага ер нь бол нэг уншаад ойлгодог суйртай хүмүүс л байв л те. Тэгээ англи хэллийг сурсан шиг сураа мундаг англи хэлтэй болоё гэвэл энэ сургалтанд хамрагдж болно. Тий. Төлбөрийн хувьд болохоор нэг сарын сургалт 147 мянга байгаа. За манай төлбөрүүд бол маш хямдхан. Чанартайгаа харьцуулахад баг үнэгүй шахуу юм сургалтууд. Яагаад вэ гэхээр мэдээж үүсгэн байгуулагчийн тэр үнэлэмж үнцийг энд шингэж байгаа шүү дээ тий ямар ч компани бидний гол зорилго бол юу вэ гэхээр боловсрол бол хүнийг ялгах ёсгүй тий тэгээд болж игэл боломжгүй хүн ч гэсэн энэ сургалтанд сурах тий ийм боломжийг олгох үүднээс байж болох хамгийн доод үнээр тогтсон. Дийлэнх сургалтууд бол байж болох хамгийн дээд үнээр тогтдог тийм манайх бол эсрэгээр нь чанарын хувьд бол хаач давтагдахгүй. Сургалтын агуулга бүрийн ард 20 жилийн судалгааны үндэслэл байдаг. Онл практикийн маш гүнзгий өргөн үрээний ийм судалгаагаар бий болсон системтэй хөтөлбөрийг мэргэжлийн багшаар 1 сарын дотор олоод авчиж байгаа агуулгыг тий. Тэгэхээр энэ 20 жилийн хөдөлмөрөө хэмнэнэ гэсэн. Ийм үнцэнтэй гэхдээ хямдхан тий. Ийм сургалт байгаа. Тий. За хугацааны хувьд бол 1 сар гэсэн тий. За мэдээлэл авах хүмүүс энэ лайвын дор чат комент бичээрэй. Тэгээ та нарт мэдээлэл ингээд явуулна. Тий. Та нарын хувь чат руу тий мэдээлэл явуулаад тэгээ яг амж бүртгүүлээрэй. Тэгээ маргаашийн сургалтаар уулзъя. За маргаашийн сургалтаар бол мэдээж хамгийн ихний хичээл хамгийн чухал юмнаас эхэлнэ. За тэгээд чухалгүй юм байхгүй дээ. Ер нь хичээл болгоо өдөр болгон чухал те. Шинэ зүйлийг маш системтэй улс суурьтай цогц мэдлэгийг олж авдаг. Бидний мэдлэг бол ийм таруу те. Ямар ч системгүй, ямар ч тийм цогц юм байхгүй, ирээвэр хураавар тэгэл нэг өглөө осол юу хийхээ мэдэхгүй таарлцсан юм барьж аваад хийдэг нөгөөтг нь үр дүнтэй ч юм уу гүү ч юм уу 10 жил суудаг те ийм байдлыг л халах зорилгоор л энэ мэргэжлийн багшийн онлайн сургалт гэж явуулаад байгаа. Тий. Тэгээд танхимын сургалтанд сууж байгаа хүмүүс бол давхар сурж болно шүү дээ. Энд амар маш хямдхан байгаа үстэй. Танхимын сургалтууд ч их үнэтэй болсон билээ те. Манай сургалт бол давхар сураад ингээд харьцуулаад те аль илүү боломж олсон ийм аргачлалыг ингээд төлхөө хэрэгжүүлээд ингээд явж болно тий. За маш их баярлалаа. Тий ер нь бол хүний амьдралд асуудал их тий. Тэгээд сурах гад яваад байгаа, хойшлуулад байгаа. Тэгээд ямар ч асуудал гарсан, ямар ч хэцүү нөхцөл байдалд орсон яаж жаад англи хэлээ нэг өдөр болгон биш юмаа гэхэд юу гэдгийг те ямар ч завгүй ямар ч залхуу юм те өдөр болгон биш юмаа гэхэд нэг 7 хоногт 3 өдөр 4 өдөр зайлшгүй баг багаар хийгээд яваад хахад өнөөдрийн хийсэн юм жижиг юм шиг санагдах боловч энэ маань хуримтлагдаад сарын дараа 3 сарын дараа жилийн дараа гэхэд маш том үр дүнг авчирдаг өөрөө мэдлэхгүй. Тэгээ гадаад хүнтэй тулаад ирэхэд өөрийгөө илэрхийлж чаддаг. Маш гоё урамтай штэ тий. Зөв аргачлалаар сурна гэдэг бол маш их цаг хэмндэг. Тэгээ өндөр үр дүн гардаг тий. Тэгэхээр ямар ч завгүй, ямар ч асуудалтай тий ямар ч ажилтаа ийм хүмүүс манай сургалтанд хамрагдж болно тий. Хичээл бол илүү товч тодорхой богино болсон байгаа. 1 сарын хугацаанд тэгээд ингээд ямар ч үсэн англи хэлний учрыг ингээд бүр олох боломжтой. Энэ сургалтаар өгүүлбэрийн бүтцийн нэг жоохон агуулга унших хичээлээр ордог боловч дөрвөн бол ярьдгүй шүү. Тэгээ дөрмөөс залхсан хүмүүст маш чухал хичээл байгаа. Тий. Дөрмөөс бусад бүх зүйлийг үздэг гэсэн. Дөрмийн хичээл нь тусдаа 1 сарын дөрмийн цогц сургалт гэж явж байгаа. За энэ дөрмийн сургалт энэ брэнд сургалт хоёр нийлээд англи хэлний бүрэн цогц мэдлэгийг олж авдаг. Тийм. Тэгэхээр эхлээд брэнд сургалтаас эхлээрэй. За тэгээ үргэлжлүүлээ сонирхвол та нар бас дөрмийн цогц сургалтанд бас хамрагч болно. Тийм. За бүгд амжилт хүсье. Тэгээд бүртгүүлэх хүмүүсээ л амжиж бүртгүүлээд тэгээ маргааш өглөөний хичээлээр уулзна. Хичээл хадгалагдана. Тэгэхээр өөрийнхөө
хэрэгтэй боломжтой цагт дараа нөхөж үзэх боломжтой. Цагт баригдахгүй гэсэн үг. Маш их том боломжийг олгож байгаа. Тэ онлайн сургалт бол цагт баригдахгүй, төвчрэлт хамаг цагаа өрөхгүй. За тэгээ хаанаас сурж болно? Гадаад дэж болно, хөдөө явж иж болно, ажиллаа хийж иж болно, тэ сурж иж болно, тэ. Суурьтай анхаа шат эхэлсэн явж байгаа. Тэ. Дөнгөж саяхан эхэлсэн. Тэгэхээр суурьтай анхаа шатанд бүртгүүлээд эхний хичээлийг нөхөд үзэж болно. Тэ. Уншаад нэг сайн ойлгохгүй багахан зэргийн суурьтай нэг хэдэн үг мэддэг тийм хүмүүс бол суурьтай анхаа шатанд сурж болно. Энэ брэнд сургалтын өмнөх шат гэсэн үг. Энэ брэнд сургалт болохоор би өмнө нэлээд тодорхой хэлсэн. Уншаад ерөнхийдөө ойлгодог. Яг бүрэн сайн ингээд их хэл дээр уншиж байгаа юм шиг бүрэн шууд ингээд дуржгантал уншаад нэг удаа уншаал ойлгодог биш юм а гэхэд ерөнхийдөө бол уншаад бол хэлэх гэж байгаа санааг нь ойлгодог тийм суурьтай хүмүүст. Тэгтээ ярьж бичихтэй нэг сайн биш те. Үнэхээр өөрийгөө илэрхийлэх ур чадвар суралцъя гэж байгаа хүмүүст бол маш хэрэгтэй юм сургалт байгаа. Тийм. За бүгдээрээ сайхан амраарай. Тэгээд суурьтай хүмүүс нь яг одоо амж бүртгүүлээд маргааш хичээл тамрагтаараа. Тэгээд хамгийн чухал агуулгуудаа үзээд эхэлнэ. Тэгээд цаг алдаж болохгүй. Тэгээд англи хэлийг бол одооноос маш сайн сурж эхлэх хүн болгонд хэрэгтэй. Ялангуяа энэ хиймэл оюуны эрэнд англи хэлийг яг яаж сурах юм? Робот шиг ингээд механик юм чийжилдэг аргаар сурах юм уу те? Энэ дээр бол хиймэл оюуны юу бол дотор нь бол бүрэн орцсон явж байгаа. Тэгээ бид нар хиймэл оюунаас яаж ялгарах юм те? Тэгээд ийм маш өргөн утга агуулгатай олон аргачлалууд орно. Тийм. Яриа бичгийн хэлний ялгаа гэл те. Хүмүүс яриа бичгийн хэлний ялгаагаа ч мэдтгүү бичгийн хэлээр ярьдаг, ярианы хэлээр бичээд иддэг ч юм уу те. Ийм нэг тийм нэг англи хэлний онцлогуд байгаа. Тэрийг аягүй сайн эзэмшдэг. Тийм. За түр баяртай. Бүгдээрээ сайхан амарцгаа.